Yo bro, чи нэр ямар амар glow up хийсэн бэ? Найз нь харин замын уртаараа Шанхай очиж ирсэн шүү. Yo, gang. Тэгэд мэн чи энэ burnout болсон. Зуныг хайплаа, 6 сарыг вайплаад, зэрлэг октыг тайплаа, зурган дээр лайклаад байж штэ. Чи ер нь яриа таа өгнөдөө монголоор ойлгох тийм үү? Яа, ойлгох гэж ядаргаа зүгээр chill man. Чийл гэдэг үл юу гэсэн үг юм? Chill гэж халуун ногоо гэдэг штэ. Тэр чи чийл гэдэг юм аа. Чийл гэдгийг шууд орчуулах юм бол хүүтэн гэсэн үг. Би наадах чинь л яриад байна штэ. Зүгээр chill, зүгээр бай. Яг шууд утгаараа хүүтэн гэсэн үгтэй. Гэхдээ сленг буюу ярины хэллэгт орохоор тайвшрах, амрах гэсэн утгатай болоо явчтэй. Хүүтэн гэсэн үг юм уу, тайвшрах гэсэн үг юм уу? Тайвшрах гэдэг нь сленг нь. Ойлгож байна уу? Slang гэж мэдэн штэ. Октоо чи нэгний хөөрхөн босныг нь хараад slang гэдэр гэж маяглаад байдаг штэ. Тэр чи slay гэсэн үг. Чи өөр нь энэ зуны амралтаараа Шанхай юу? Тэг яах юм? Нүүр боловсролын төв хичээлийн амралтыг үр дүнтэй өнгөрөөхөд туслах зорилгоор жил бүр 6-аас 12 дугаар ангиас сурагчдыг Хятадын Шанхай хотын технологийн сургууль 24 оны хугацаатай аялангаа англи хятад хэлийг сурах хөтөлбөр явуулдаг. Чи тэнд очсноор Disneyland, Усан парк, Шанхай тойрон аялал, Далайн эргийн аялал гээд олон өдөр үргэлжлэхийг үзэхээс гадна хамгийн гол нь тэнд мэргэжлийн хятад англи хэлний багш нар сурагчдын хэлний түвшинд тааруулж хүүхэд бүрт тулж хэл заадаг хгүй. Зааж байгаа сте. Yo, gang. Монголоор лааж штэ гэсэн үг наадах чаа. Yo, лааж штэ. Одоо шууд ээж аваад өөрийгөө хөгжүүлэх алдаж болохгүй боломж шүү.